Америк нэгдсэн улс Ираны байлдааны хөлөг онгоцыг энэтхэгийн даалгавар живүүлсэн гэлээ. Дональд Трампын дайн эхлүүлэх эрхийг хязгаарлах тухай санал сенатоор дэмжигдсэнгүй. Их Британи ойрт орон дахь цэргийн баазаа Америк нэгдсэн улсад хамгаалтын зорилгоор ашиглахыг зөвшөөрчээ. Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 онд жилийн хэмжээнд 5% өслөө. Арамдраг үзэгчтэй Тэнгэр телевиз оройны гадаад мэдээний тайван хөтөлбөр үзүүлж байна. Олон улсад болж байгаа онцлог мэдээллээс та бүхэнд таймлал өргөнө. За НАТОгийн агаарын давталгаанаас хамгаалах систем 5 гарагт Туркийн агаарын орон зай руу чиглэж байсан Ираны баллистик пуужинг устгасан гэж мэдээллээ. Энэ өөрөө НАТОгийн гишүүн улс ойролт орондын энэхүү мөргөлдөөнд анх удаага татагдан орсон явдал боллоо гэж Туркээс анхааруулж тодорхойлж байна. Үүнтэй зэрэгцээд Америк нэгдсэн улсын батлан хамгаалахын сайд Пит Хексет энэтхэгийн даалгаврт Америкийн шумбагч онгоц Ираны байлдааны хөлгийг живүүлсэн гэж мэдээлж байна. Энэ өөрөө Ираны эргээс 3000 гаруй километрийн зайд болсон юм байна. Намаг Америк нэгдсэн улсын зэвсэг хүчин дэлхийн 2 дугаар дайнаас хойш торпед ашиглан дайсны хөлгийг живүүлсэн анхны тохиолдол болж байна. Энэхүү мэдээлэл гарахын өмнөхөн Шри Ланкагийн эрх баригчид Ираны Iris Dina гэх нэртэй хөлгөөс тусламжийн дуудлага 5 гаригийн өглөө ирсэн гэдгийг мэдээлж байсан. Энэ хөлөг байх магадлал өндрөө гэсэн. Энэхүү хөлөг нь Шри Ланкагийн өмнөд хэсгээс эргээс ойролцоогоор 40 км-ийн зайд осолцсон юм байна. Аврагчид фрегат ангиллын хөлгөөс 80 хүний цогцыг олсон талаар Шри Ланкагийн батлан хамгаалахын албаны төлөөлөгч мэдээлсэн ба. Мөн 32 хүнийг амьд авран гаргасан гэж Тэнгисийн цэргээс нь мэдээлсэн байна. 130 усан цэрэгтэй Dina фрегат олон улсын усанд ямар ч анхааралгүйгээр зохилтонд өртсөн юм байна. Мөн Америк нэгдсэн улсын зүгээс ийм жишг тогтоосондоо харамсах болно гэж Ираны баригчид мэдээлэлдээ анхааруулсан ба. Шри Ланкагийн Тэнгисийн цэргийн төлөөлөгчийн мэдээлснээр хөлийн бичиг баримтад үндэслэхэд Iris Dina нийтдээ 180 орчим хүн дээр нь байсан байж магадгүй. Амьд үлдсэн хүмүүсийн тухайд гэмтэл авсан хүмүүс аль хэдийн өмнөд бомбд хотоолох Калигийн эмнэлэгт хүрэгцэн гэж Шри Ланкагийн гадаад хэргийн сайд мэдээлж байна. Пит Хексетийн тухайд 5 гарагт хийсэн хэвлэлийн баг хурлынхаа үеэр Ираны байлдааны хөлгийг живүүлсэн гэж мэдээлсэн. 1945 оноос хойш Америкийн шумбагч онгоц ийм аргаар дайсны хөлгийг живүүлээг нь үнэнч гэлээ. Их Британи болон Пакистаны Тэнгисийн цэрэг торпед ашиглан хөлөг живүүлж байсан тохиолдлууд байна. Америк нэгдсэн улсын батлан хамгаалахын яамнаас нийтэлсэн дүрс бичлэгт нэгэн хөлөг онгоц зохилтонд өртөж хойд хэсэг нь дээш өргөгдөн гарч ирсний дараа хүчтэй дэлбэрэлт болж байгааг харуулж дүрсэлсэн ба. Үүнээс өмнө Шри Ланкагийн Тэнгисийн цэргийн төлөөлөгч Пучика Самбад Iris Dina-г шумбагч онгоц тотолсон гэх мэдээллийг өгүүлсэж байсан. Тэрээр аврах ажиллагааг эхлэх үед аврагчид тухайн хөлгийг бүс нутагт өөр ямар ч хөлөг хараагүй харин усан дээр хөвж байгаа нефтийн толгой болон аврах зав хөвч хэрэгслүүдийг л олж харсан гэж тайлбарлаж байна. Хэдийгээр хөлөг осолцсон газар Шри Ланкагийн усан хилээс гадна байсан ч гэлээ тус улсын 90 хайх аврах ажиллагааны бүсэд багтаж байсан учраас олон улсын хууль дүрмийн дагуу хүлээсэн үүргийнхээ дагуу хариу арга хэмжээг авах шаардлагатай болсон гэж. 2015 онд анх ашиглалтанд орсон Iris Dina хөлөг нь Ираны өмнөд Тэнгисийн флотод харьяалагдаг устгагч ангиллын хөлөг ба. Ормосын хоолой болон Оманы болонд ажиллагаа явуулах үүрэгтэй. Саяхан энэтхэгийн зохион байгуулсан цэргийн хамтарсан сургуульд оролцсон байдаг. Энэхүү үйл явдалтай зэрэгцсэн байлдааны талбарт Израилийн ярам 5 гарагт Техран хотын хэмжээнд аюулгүй байдлын төвүүдийг онлон цохилтууд өгсөн байна. Иран ч гэсэн ялгаагүй хариу товтлогоогоо үргэлжлүүлж байгаа. 5 гарагт Саудын Араб болон Кувейтэд шинэ цохилтууд болсон байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр Иран руу энэхүү цэргийн ажиллагааг явуулж байгаа. Үүний улмаас Америк нэгдсэн улсын Конгресс үндсэн хуулийн эрх мэдлийнхээ хүрээнд ерөнхийлөгчтэй томоохон сорилттой тулгараад байна. Өчигдрийн байдлаар Америк нэгдсэн улсад ерөнхийлөгчийн одоо явуулж байгаа цэргийн ажиллагааг дасан зогсоох тогтоолын санал хураалтыг Конгрессийн гишүүдээс авсан ба. Санал хураалт 53-47 гэсэн харьцаатайгаар өндөрлснөөр тогтоолыг түтгэлзүүлсэн. Санал хураалт голчлон намын байр суурийн ялгаатай байдлын улмаас хуваагдсан үзүүлэлттэй гарсан ба. Бүгд найрамдагчид Дональд Трампын энэхүү цэргийн ажиллагааг дэмжиж байгаа бол нөгөө талд ардчилсан намынхан ерөнхийлөгчийн бие даасан шийдвэрүүдэд хяналт тавихыг шаардаж байгаа юм. Тодорхойлбол тогтоолыг батлах шаардлагатай гэж үзэж байгаа гишүүд
Конгресс л үндсэн хуулийн дагуу дайн зарлах эрх мэдэлтэй харин Дональд Трампын хийж байгаа довтлогоонууд хууль тогтоох байгууллагын хяналтыг тойрч гарч байна гэж үзсэн байна. Нөгөө талд Дональд Трампыг дэмжиж байгаа гишүүд тэр дундаа бүгд найрамдах намын гишүүн Сенат Джим Риш ерөнхийлөгчийн авч байгаа арга хэмжээ бол Америк нэгдсэн улс болон түүний холбоотнуудыг хамгаалах зорилготой гэж. Үүнийхээ хүрээнд ерөнхий командлагчийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа нь энэ. Харин уг дайны ажиллагааны явцад түүний боломжийг эрх мэдлийг хязгаарлах нь Америк нэгдсэн улсын хүчинд аюул учруулж болцсошгүй гэж анхааруулж. Төлөөлөгчдийн танхимаас энэхүү тогтоолын талаар ахин санал хураалт явуулахар хуралдаж байгаа. Мөн Конгресс дахь атарчилсан намын гишүүд ерөнхийлөгчид Конгрессийн зөвшөөрөл шаардлагатай болохоос өмнө 30 хоногийн турш үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж олгох хэлэлцээний санал тавиад байгаа юм. Гэсэн хэдиж төлөөлөгчдийн танхимын дарга бүгд найрамдах намын гишүүн Майк Джонсон мөрөлдөөний үеэр ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах нь Америк нэгдсэн улсын цэргүүдийг эрсдэлд оруулж болцсошгүй гэж анхааруулж. Хамтарсан цэргийн ажиллагаагаар олон зуун хүн одоогийн байдлаар амь мөрөгцөнд одоогийн байдлаар 6 Америк нэгдсэн улсын цэргийн албан хаагчид багтаж байна. Батлан хамгааллын сайд Пит Хексет мөргөлдөөнийг 8-7 хоног хүртэл үргэлжилж магадгүй гэж таамаглаж байгаа нь анх Дональд Трампын олон нийтэд мэдээлсэн хугацаанаас 2 дахин уртцаад байгаа юм. Америк нэгдсэн улсын дотоодын улс төрийн адил Америк нэгдсэн улсын иргэд ч гэсэн болж байгаа нөхцөл байдал өөр санал бодолтой. Саяхны Reuters агентлагаас гаргасан судалгаанд Америкчуудын 4/1 нь Америк нэгдсэн улс Иранд цохилт өгөхийг дэмжиж байгаа бол тал хувь нь Дональд Трампыг цэргийн хүч ашиглахаар хэтэрхий яарч байна гэж үзсэн байна. Шинжээчдийн зүгээс мөргөлдөө хэд удаан үргэлжилж иргэдийн амьдралд өөрчлөлт авчрах юм бол эх парламентын сонгуулийн үр дүнд нөлөөлөн Конгрессийн олонхийг өөрчлөх магадлалтай гэж мөн таамаглалууд гарч байна. Хууль тогтоогчид энэхүү ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудлаар хэлэлцэж талцаж байх хооронд ойх дорндын мөргөлдөөний хурцлал байдал нэмэгдсээр байгаа юм. Энэхүү Америк нэгдсэн улс энэхүү мөргөлдөөний улмаас цэргийн болон урт хугацааны улс төрийн үр дагавартай тулгарч эхэллээ гэж хэлж болохоор байгаа юм. Өргөжлөлтөнд та бүхэнд Франц, Канада, Их Британи зэрэг барууны томоохон улс орнууд энэхүү ойр дорндын мөргөлдөөнд ямар байр суурьтай байгааг багслан хүргэх гэж байна. Тэгэхээр юун төрөнд Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон даваа гарагт Европын стратегийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор цөмийн зэвсэгтэй онгоцуудыг холбоотон орнуудтай түр хугацаагаар байршуулахаар шийдсэн гэдгийг мэдээлсэн. Франц улс эх жилүүдэд цөмийн зэвсгийн чадвараа огцом нэмэгдүүлэхээр болсныг хэлсэн байгаа нь бодлогын томоохон өөрчлөлтийг харуулж байгаа. Энэхүү стратегийн алхмаа Эммануэль Макрон тайлбарлахдаа дэлхийд дахинд геополитикийн асуудал хурцлаж байгаа учраас Европ өөрийгөө Америк нэгдсэн улсын амлалтанд найдахгүйгээр хамгаалах чадвартай болох ёстой гэсэн ийм тайлбарыг өгсөн байгаа юм. Энэхүү түүний бодлогын өөрчлөлтөнд нь ойр дорндод болж байгаа Америк нэгдсэн улсын зүгээс Ираны эсрэг хийсэн зохилт тодорхой нөлөө үзүүлсэн байх боломжтой. Эммануэль Макроны зүгээс ойр дорндод Ираны ойролцоо сөнөөх онгоцыг мөн илгээсэн газар дундын тэнгист нисдэг тэрэг тээгч хөлөг онгоцоо мөн явуулсан гэдгийг мэдээлж байгаа. Тэгвэл Канада улсын зүгээс ерөнхий сайд Маккарни энэхүү зохилтыг ерөнхийдөө дундыг барьсан хандлагатай байна. Тэгэхээр мөргөлдөөнийг олон улсын харилцааг зохицуулдаг дэлхийн хэмжээ дүрм журам суларч байгаагийн шинж тэмдэглэ гэж мөн тодорхойлж байна. Австрали улсад өчигдөр хийсэн айлчлалынхаа үеэр Маккарни Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэхээс урьдчилан сэргийлэхийг Канада улс дэмжиж байгаа гэдгийг хэлсэн байна. Гэсэн хэдиж Канадын зүгээс ямар нэгэн зохилт өгөх талаар тодорхой мэдээлэлгүйгээс гадна Канада улсаас болж байгаа нөхцөл байдалд нэмж цэргийн ажиллагаа явуулах нь олон улсын хууль тогтоомжтой зөрчилдөж болцсошгүй гэж хэлсэн байна. Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармерийн тухайд ойр дорнын асуудал дээр ихээхэн болгоомжлсон байр суурьтай хандаж байгаа. Тэгэхээр Их Британи тодорхой хууль эрх зүйн үндэслэл стратеги байхгүйгээр ямар ч дайнд нэгдэж оролцохгүй гэдгийг хэлж байна. Одоогийн байдлаар тухайн бүс нутгаас Их Британи иргэдийг нүүлгэн шилжүүлэх хамгаалах ажиллагаа нь энэ тэргүүний асуудлаа гэж онцлсан байна. Гэтэл уг шийдвэрийн улмаас Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Кир Стармерийг хоёр улсын түүхэн холбоог сулрууллаа гэж буруутгаж байна. Их Британи сөрөг хүчний намын өдөртөгч Кеми Бадено Кир Стармерийн Ираны мөргөлдөөнд хэд болгоомжлсон байр суурьтай хандаж байна гэж шүүмжилж байна. Америк нэгдсэн улс болон холбоотнуудын ажиллагааг илүү дэмжин засгийн газраас илүү дорвитой арга хэмжээг авах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Кир Стармер хариу болгон түүний засгийн газраас ойр дорндод өөрсдийн иргэдийг хамгаалахаар нисэх онгоц цэргийн тоног төхөөрөмж зэрэг хамгаалтын дэмжлэг үзүүлж байгаагаар хэллээ. Мөн тэрээр Америк нэгдсэн улсын хүчинд ойр дорнд дох Их Британи баазуудыг хамгаалтын ажиллагаанд ашиглахыг зөвшөөрсөн байна. Гэхдээ энэхүү зөвшөөрлөн зөвхөн хамгаалтын зориулалттай Британи цэргийн албан хаагчид болон бүс нутгийн холбоотнуудыг хамгаалахад чиглэсэн.
Давталгооны компанид ажилд бүрэн хамаарахгүй юм байна. Даянхүү мөргөлдөөн үргэлжилсээр байгаатай холбогдуулан Европ, Аз твийн улсуудын засгийн газрууд хямрал дэлхийн аюулгүй байдлын динамикийг өөрчилж болцсошгүй гэж үзэхээс гадна өөрсдийн аюулгүй байдал дипломат замаар яаж дундыг баримтлах талаар ихээхэн санаа зовж байгаа. Дараагийн онцлог мэдээ. Заянхүү дэлхийн дахин геополитикийн нөхцөл байдал хорсож байгаатай зэрэгцэн дэлхийн 2 дахь том эдийн засагт улс болох Хятад улсад маш том чухал үйл явдал болж байгаа нь 2 чуулган байна. За энэ талаар тодруулах юм бол Хятад улс нь 5 жилийн төлөвлөгөөтэй хөгжлийн бодлого баримталдаг улс. Тэгвэл Хятадын хууль тогтоох дээд байгууллага буюу бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын ээлжид чуулган эхэлж байна. За энэ үеэр 2026-аас 2030 онд хэрэгжих 15 дахь удаагийн 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөний чиглэлийг хэлэлцэн батлах байна. Хятадын нийт тодоодын нийт бүтээгдэхүүн энэхүү хурал эхлэхдээ зэрэгцэн зарлагдсан байна. 2025 онд жилийн дүнгээр эдийн засаг нь 5% өсөж 140.1 их нэд юанд хүрсэн байна. За хурлын нийслэнд ерөнхийлөгч дарга Ши Жинпинг болон бусад дээд удирдагчид оролцсон байгаа. Энэхүү хурал нь Хятадын коммунист намын төв хорооны шийдвэр 15 дахь 5 жилийн төлөвлөгөөний хэрэгжилт бодлого боловсруулахад чиглэсэн зөвлөлтөө хэлэлцүүлэг байна. Хурлын үеэр 2000 гаруй улс төрийн зөвлөх оролцож бодлого боловсруулалт, санал дүгнэлт гаргацсанаар нам болон улсын төв үүргийг дэмжих чиглэлээр ажилладаг байна. Чуулганы дарга Ван Хүмин өмнөх жилийн ийм үйл ажиллагааг дүгнэж зөвлөлтчдөд олон нийтийн дэмжлэгийг төвлөрүүлж 15 дахь 5 жилийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхийг уриалсан байна. Нам өнгөрсөн жил гаргасан 5992 санал санаачилгыг хэрхэн боловсруулж шийдвэрлсэн талаарх тайланд танилцуулах юм. За үүнээс 5061 санал боловсруулалтанд орж хариу үзүүлсэн хувь нь 99.9% хүрсэн байгаа нь төлөвлөлтөөний санаачилгыг үр дүндээ хэрэгжүүлсэн болохыг харуулж байгаа юм. Хурлын тухайд олон намын хамтын ажиллагаа улс төрийн зөвлөлдөөнд ихээр нөлөөлдгөөс гадна чуулганы гишүүд нь улс төрийн нам, нийтийн байгууллага, нам бус төлөвлөгчид болон нийгмийн салбарын төлөөллөөс бүрддэгээр онцлог байна. Энэ удаагийн хуралд улс төр эдийн засаг, нийгмийн хөгжлийг уялдуулсан зөвлөмж, стратегийн бодлогуудыг хэлэлцэгдэж, нам болон улсын үүрэгтэй нийцүүлэн бодлогын чиглэлийг баталдаг байна. Хятадын эдийн засгийн өсөлт 5% хүрсэн тухайд дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын дунд хамгийн өндөр үзүүлэлтэнд тооцогдож байна. Үндэсний статистикийн газрын дэд дарга Шин Ляоны мэдээлж байгаагаар Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн ойролцоогоор 30%-ийг бүрдүүлэх чадвартай төлөвтэй болж байна гэсэн. Ингэснээр дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн том хувь нэмэр оруулагч доктортой байдлын гол тулгуур хിവэрэ үлдэнэ гэж үзэж байна. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд өндөр чанартай нээлттэй бодлогыг эрх баригчид тууштай баримтласаар ирсэн гэдэг мөн хэлж байгаа. За бараа бүтээгдэхүүний нийт импорт экспорт 45.4 их нэд юанд хүрч өмнөх оноос 3.8% өссөн байна. Бүс ба зам санаачилгын тухайд түнш орнуудтай хийсэн худалдаа нь 6.3% нэмэгдэж, нийтдээ худалдааны 51.9%-ийг бүрдүүлсэн байна. Намун бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн гишүүн орнуудтай хийсэн худалдаа өмнөх оноос 5.3% өссөн байгаа юм. Хятадын статистикийн газрын мэдээллээр 2025 онд улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай 70,392 аж ахуй нэгж шинээр байгуулагдсан байгаа нь жилийн дүнгээр 19.1% өсөлт үзүүлсэн хэрэг болж байгаа. Үүний дотор бүс ба зам санаачилгын түнш орнуудын хөрөнгө оруулагчдын байгуулсан компаниуд 19,000-аас давж өмнөх оноос 14.7% нэмэгдсэн байна. Түүнчлэн визгүй зорчих бодлогыг өргөжүүлсэний дараагаар гадаадын иргэдийн Хятадтай хийсэн зорчих тоо 30.8 саяд хүрсэн байгаа нь өмнөх оноос 49.5% өссөн хэрэг. Гадаад бодлогоход нэг талд үзэл хамгаалтын бодлого нэмэгдэж нөхцөл байдал төвөгтэй хിവэрэ байгаа чиглэлээ Хятад улс өндөр стандарт бүхий эдийн засгийн нээлттэй бодлогыг цаашдаа ч гэсэн тууштай хэрэгжүүлсээр баримталсаар авах болно гэдгийг албаныхан хэлж байна. Мэдэрүүлж байгаа хөрвүүлэн зарим мэдээллийг давшруулъя. Тайваны орчинд Хятадын агаарын цэргийн нислэгүүд сүүлийн 7 хоногудад огцон болж өнгөрсөн 7 хоногт огт нислэг бүртгэдэг байна. Өмнө нь бараг өдөр бүр шахуу явагддаг байсан цэргийн ажиллагаа ийхүү багассан байгаа нь Бээжинд Тайпейд үзүүлэх бодлогоо өөрчилж байж болцсошгүйг шинжээчид хэлж байна. Тайваны засгийн газрын мэдээлэлээр энэ онд Хятад нийт 460 цэргийн онгоцыг Тайваны агаарын хамгаалтын бүс рүү илгээсэн байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 46.5% буурсан үзүүлэлтэлээ. Америкийн технологийн авраг Amazon компани робототехникийн нэгжийн ажилчдыг цомогтгож, дор хаяж 100 офисын ажилтныг ажлаас нь чөлөөлсөн болохоо батллаа. Энэхүү нэгж нь агуулгын автоматжуулалтанд ашиглах робот болон тээвэрлэг төхөөрөмжүүдийг зохион бүтээдэг. Өмнө нь 1-р сард 16,000 ажилтнаа цомогтгосон ба ажлын байрны танал үргэлжилж болцсошгүйг анхааруулж байсан билээ.
Өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш нийтдээ 30 мянган орчим офисын ажилтнанд цомогтолд өртсөн байгаа нь Хиймэл оюун ухаанд суурилсан үр ашиг нэмэгдсэнтэй холбоотой гэж компани тайлбарлажээ. Европ төв эрх өвөлд зориулсан байгалийн нөөцөө дахин дүүрэхэд хүндрэлтэй зардал өндөр нөхцөл байдалтай тулгарч байна. Учир нь Америкийн нэгдсэн улс Израилийн Ирантай хийж байгаа мөргөлдөөн шингэрүүлсэн байгалийн нийлүүлэлтийг хязгаарлаж үн өсгөхөд нөлөөлжээ. Энэ жилд гэхэд Европын хийн агуулгууд халаалтын улирал дуусах үед хэвийн түвшнөөс нэлээд доогуур үлдэх төлөвтэй байна. Оросоос дамжуулах хоолоогоор авдаг хийг 2022 оноос хойш зогсоосны дараа Европ шингэрүүлсэн байгалийн хийд улам ихээр найдах болсон ба энэ онд нийлүүлэлтийн 45%-ийг шингэрүүлсэн байгалийн хий бүрдүүлэх төлөвтэй байгаа юм байна. Афганистан Пакистаны хилийн дагуух ширүүн тулдааны улмаас 66 мянган орчим хүн орон гэрээ орхин дүрвсэн гэж Нэгдсэн үндэсний байгууллагаас мэдээллээ. Хоёр улсын хилийн бүсэд 7 дахь өдрөө үргэлжилж байгаа энэхүү мөргөлдөөн дэлбэрэлт энгийн иргэдэд ноцтой нөлөө үзүүлж байгааг олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага анхааруулж байна. Афганистаны Талибан цэглэл өнгөрсөн 7 хоногт Пакистаны армийн эсрэг ажиллагааг эхлүүлснээс хойш нөхцөл байдал хурцсан. Хоёр улсын хоорондох 2640 км урт Дюрант шугамын дагуух энэхүү мөргөлдөөн сүүлийн жилүүдийн хамгийн ширүүн тулдаанд тооцогдож байна. Залуусад болж байгаа онцлог мэдээлэлээс таймлаг хүргэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.